За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ шүн шээдэг шалтгаан. За өөрөөр хэлбэл бид нар ямар өөрчлөлт, ямар өвчний үед шүн шээдэг вэ гэдэг талаар мэдэж авцгаая. За нэгдүгээрт чихрийн шижин буюу сахартай хүмүүс шүн шээдэг. За бидний цуснд сахар өндөр байгаад тэрхүү сахар биеэс гадагшлахдаа бидний биеэс усыг аваад гардаг. Өөрөөр хэлбэл маш хэмжээний усыг аваад биеэс гадагшилдаг. Тэгэхээр цуснд сахар өндөр байгаад бид нар сахараа хянахгүй яваад ах юм бол бид нар шүн шээгээд байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр сахар биеэс гарахдаа бидний биеийн шингэнийг аваад гараад байдаг. За үүнийг дагаад мөн бид нар ам цангаад байдаг гэсэн. За хоёрдугаарт янз бүрийн эмийн бэлтгэлүүд байна. За ихэнх даралт буулгадаг эмүүд шээсгөө хүлдэлтэй байдаг. За мөн сахар буюу чихрийн шижин өвчний үед хэрэгэлдэг зарим төрлийн эмнүүд маань тухайн сахарыг шээсэрхүү үйлчлэгээтэй байдаг. Тэгэхээр зарим төрлийн даралт буулгах эм болон чихрийн шижингийн эм зарим төрлийн зүрхний дутагдaltaй өвчнүүдэд одоо шээсгөө үйлчлэгээтэй эмүүдийг хэрэгэлдэг. Эдгээр эмнүүдийг хэрэглэж байгаа тохиолдолд шүн шээдэг. За 3 дугаарт бидний амьдралын буруу хэм маяг. Өөрөөр хэлбэл бид нар унтахаасаа өмнө шингийг хэрэгэлдэг, унтахынхаа өмнө жимс иддэг. Жишээ нь тарвас байна, усуу үзэм, лир юм уу тийм ээ. Эдгээр жимснүүдийг бид нар унтахын өмнө ихээр хэрэглэсэн тохиолдолд шүн шээнэ л гэсэн үг. За мөн хүмүүс би унтахын өмнө ингээ шингийн юм уудаггүй, шингийн юм зогсоочсон хэрнээ би шүн шээгээд байна гэж яриад байдаг. Тэгэхээр бид нар унтахын өмнө шингийн юм усуухгүй байсан ч гэсэн бид нар оройны хоолоо хитрхийг шүлтэй хоол идэх юм уу тийм ээ, хоолныхаа шүлийг их хэтрүүлж хэрэглэх. За эсвэл хитрхий давслаг хоол идсэн тохиолдолд мөн шүн шээдэг. За мөн кофе ихээр хэрэглэх, пяв ч юм уу, архины төрлийн зүйлүүдийг унтахын өмнө хэрэглэх юм бол энэ маань бүгдээрээ шүн шээхнийг шалтгаан болж өгдөг гэсэн үг. За дөрөвдүгээрт бид нар ямар үед шүн шээдэг вэ гэхээр дааврын өөрчлөлттэй холбоотой. Машингийн нэр тайлбарлах юм бол бид нар шүн унтчих явцад шээс үүсгэхгүй байх үйлчлэгээтэй даавар бидний биед одоо ялгарч идэг. За бид нар нас ахаад ирэх тусам энэ даавар маань ялгаралт нь багасж ирдэг. Үүнтэй холбоотой бид нар бас шүн шээж болдог. За энэ тохиолдолд бид нар яадаг вэ гэхээр энэ цуснд энэ дааврын хэмжээ багасаад унчсан байгааг бид нар гаднаас эмийн эмчилгээгээр нөхөөд өгөхөөр энэ даавар маань хэвийн хэмжээндээ хүрдэг. Өөрөөр хэлбэл энэ дааврыг цуснд бид нар хэвийн хэмжээтэй болгоод өгнө гэсэн үг. Тэгэхээр үүнийгээ дагаад шүн шээх хэмжээ маань багасдаг. За 5 дугаард бие даасан өвчлөлүүд байна. Давсагны өрөвсөл, давсагны чулуу, давсагны хит мэдрэгших эмгэг. За эрэгтэйчүүдийн хувьд бол төрөө булчирхаан өрөвсөл, төрөө булчирхаан томрол байна. За эмэгтэй хүмүүсийн хувьд нас ахаад ирэхээр эмэгтэй даавар багассантай холбоотой эмэгтэйчүүд маань шээсний талын өөрчлөлтүүд илрээд эхэлдэг. За ойр ойрхон шээх, дутуу шээсэн мэдрэмж үүсгэх ч юм уу тийм ээ. Эрэгтэй хүмүүс бол нас ахаад ирэх тусам төрөө булчирхай маань дагаад томорч идэг. Төрөө булчирхай томорхоор шүн шээдэг. Шээгээд дуусгаар дутуу шээсэн мэдрэмж, өөрөөр хэлбэл давсганд шээс үлдсэн байгаа юм шиг ийм мэдрэмж төрдөг. Дээрээс нь шээсний далайц маань багасаж өгч идэг. Иймэрхүү шинж тэмдгүүд илэрч идэг. Бөөрийн үйл ажиллагааны алдагдал, бөөрийн янз бүрийн өвчлөлүүдээс болоод шүн бас шээж болдог. За тэгэхээр миний саяны дурдсан шалтгаануудаас болоод шүн шээдэг гэдгийг манайхан бараг бүгдээрээ мэддэг. За үүнээс гадна бидний мэдхгүй шүн шээлгээд байдаг бас хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнийг би маш амархан, маш энгийнээр тайлбарлаад өгье. За нэгдүгээрт хөлийн хаавн байна. За бид нар өдөржингөө зогсон ажил хийх юм уу, өдөржингөө суугаа ажил хийдэг хүмүүсийн хөлийн шилбэрээ хавгандаг шүү дээ. За маш энгийнээр тайлбарлах юм бол бид нар өдөржин зогсон ажил хийгээд яваад аль эсвэл өдөржин суугаа ажил хийхээр бидний бие за цус болон шингэн хөлний доод хэсэгт очиод бөөгнөрөөд бөөгнөрсөн байгаа цус болон шингэн маань буцаад зүрх рүү явна, зүрхэнд очно гэдэг бол бас хэцүү байдаг. Тэгэхээр бид нар орой унтах гад орондоо ороо хөвтөхэд одоо нөгөө хөлд бөөгнөрчихсэн байсан цус болон шингэн маань цусны урсгал руу ороод зүрх рүү очдог гэсэн үг. Энэ маань явсаар байгаад одоо бөөрөнд очоод шээс болоод ялгардаг. Энэ үед одоо бид нар шээс хүрээд байгаа мэдрэмжийг авна гэсэн үг байна шүү дээ. Тийм болохоор одоо байнгын зогсон ажил хийдэг ч юм уу, байнгын суугаа ажил хийдэг хүмүүс орой очоод унтахаас 2-3 цагийн өмнө хөлөө аль болох зүрхнээсээ дээш байрлалт буюу одоо дээшээ өргөсөн байрлалтаа 1-2 минут байлгаарай гэж зөвлөдөг байгаа. За мөн зөвхөн зогсон ажил хийдэг, зөвхөн суугаа ажил хийдэг хүмүүсээс гадна хөлөөрөө хавгнуулдаг зарим төрлийн өвчнүүд байдаг. За би хавн яга бидний биед үүсдэг вэ гэдэг видео бичлэг оруулсан, үнийг үзээрэй. За жишээ нь бөөрийн өвчтөө, зүрхний өвчтөө, бамбай булчирхаан өвчтөө иймэрхүү тохиолдлуудад бид нар хавгандаг. За тэгэхээр ингэж хөлд хавн үүснэ гэдэг чинь бид нар шүн шээнэ гэсэн үг байна шүү дээ. За үүний дараагаар өтгөн хатдаг хүмүүс байна. За өтгөн хаталт яаж явж байгаад шүн
шийдэгтэй холбогдоод байна вэ гэхээр за бидний өтгөн хадлаа. Өөрөөр хэлбэл одоо бидний гидсэн дотор баас байгаад тэр баас маань гадагшлахгүй гидсэн дотор байгаад байна гэж бодъё. Тэгэхээр тэр баас маань давсгийг ингээд дараа цочроогоод байдаг. Тэгэхээр тэр давсаг маань тархи руу буруу мэдээлэл өгдөг. Ямар буруу мэдээлэл вэ гэхээр гидсэнд байгаа баас давсгийг дараад байхад давсаг болохоор өтгөн байна гэж бодохгүйгээр давсганд шээс байгаад байна гэдэг дохио аваад өөрөөр хэлбэл тэгж андуураад энэ дохиог тархи руу өгөөд байдаг. Тийм болохоор бид нар шүн босоод шээдэг гэсэн үг. Гэхдээ энэ үед шүн босоод 0 ороход мэдээж их хэмжээний шээс байхгүй, маш бага хэмжээний шээс ялгардаг. За дараагаар нь унтахтаа маш их хорхирдог хүмүүс байдаг. За мөн унтахтаа амьсгал таслалцдаг хүмүүс. Ийм хүмүүс бас шүн маш их шээдэг. За үүнийг маш энгийнээр тайлбарлах юм бол бид нар унтахгаа хөвтгээд биднэрийн одоо амьсгалын дээд зам сулраад сайхан унтдаг тийм үү. Тэгэхээр унтаж байхдаа хорхирдог болон амьсгал таслалцдаг хүмүүст нэг ёсондоо хүчил төрөгчийн дутагдал үүсдэг. Өөрөөр хэлбэл унтаж байхад хүчил төрөгч дутагдана гэсэн үг. Үнэхээр зүрхэнд ачаалал өгөөд бидний биед натрий болон усыг зайлуулдаг уур гэхээр ялгарч эхэлдэг. Үүнийгээ дагаад шээсний үүсэл шээсний ялгаралт ихсдэг. Үүнтэй холбоотойгоор унтаж байх үедээ хорхирдог болон амьсгал тасалддаг хүмүүс шүн шээдэг байх нэ. За тэгэхээр эцэст нь бид нар хэвийн үед өөрөөр хэлбэл эрүүл үедээ бид нар шүн шээх ёсгүй байдаг. Тэгэхээр шүн шээн гэдэг маань өөрөө маш олон зүйлээс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл биднэрт ямар нэг байдлаар архаг хууч өвчин байна уугүй юу? За үүнд чихрийн шижин, даралт ихсэх, бөөрийн өвчин ч юм уу тийм ээ. Төрөв булчирхаан томрол, төрөв булчирхаан өрөвсөл, за мөн эмэгтэйчүүдийн давсагны хит мэдрэх шиг эмгэг ч юм уу. Иймэрхүү эмгэг байна уугүй юу гэдгээс бас шалтгаалдаг байх нь байна. Үүнээс гадна бид нар шүн шээгээд байгаа тохиолдолд анзаарах ёстой нэг зүйл бол нойргуудл байдаг. Өөрөөр хэлбэл нас ахих тусмаа бидний нойр багасдаг. Тэгэхээр бид нар шүн нойр хүрэхгүй гүн унтаж чадахгүй нойр маань хулжаад байгаа тохиолдолд бид нэр бос шээх тохиолдол байдаг. Эсвэл бид нар шээс хүрээд нойрноос сэрэх тохиолдол байдаг. Тэгэхээр энэ хоёрыг бас ялгаж салгах нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл бид нар шүн шээс хүрээд сэрж байгаа тохиолдолд бид нар маш яарад ингээд давсаг харах гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд 0 ороод шээдэг. Энэ тохиолдолд шээсний хэмжээ их гардаг шүү дээ. Эсвэргээрээ бид нар сэрүүн хөвтөж байгаад нойрноос сэрчээ шээсэн тохиолдолд бид нар тэгж яаралтай хурдан 0 орох шаардлага байхгүй. Мөн дээрэс нь гарч байгаа шээсний хэмжээ бага байдаг. Энийг анзаарах ёстой. За мөн ингээд шүн шээгээд байгаа хүмүүс юугүй эм уух гад дайраад байдаг. Тэгэхээр эм уухаас өмнө амьдралын хэм маягаа нэг удаа өөрчлөөд үзэх хэрэгтэй. Миний өмнө хэлсэн буруу амьдралын хэм маягаас болоод шүн шээгээд байдаг талаар би сая ярьсан дэлгэрэнгүй дээрх линкээр орж үзээрэй. За тэгээ бүгдээнд амжилт хүсье. Баярлалаа.